За сайн байцгаана уу? Энэ бичлэг очих өдрийн мэндийг хүргье. За өнөөдрийн маань бүлэг энэ гурван дэвтрэнээс нүдэн туснаа сонгоход болно. Илүү их юм асууж өөрийгөө төөрөгдүүлэхгүй байхыг хүсье. Мөн олон группүүдээ бүгдийг сонсохгүй байхыг хүсье. Яг өөрийн сонгосон группээ сонсох нь танд дараагийн боломжинд өргөлдсөн группүүдээс сонсох сонголтыг үлдээж байгаа. Тийм учраас 1, 2, 3 энэ гурван тэмдэглэлийн дэвтэрнээс хараад зөв нүдэн туснаа сонгоход болно. Энергийн шалгалттай учраас энергийн шалгалт таарч байгаа хэсгээ үзэхэд болно. Энергийн шалгалт таараагүй бол дараагийн бүлгийн энергийн шалгалтыг үзэж болно. Гэвч өөрийгөө хуурж олон групп сонгож бүгдийг үзэхгүй байхыг миний зүгээс зөвлөмөр байна. За тэгэхээр хэдүүлээ ингээд уншлагаа эхлүүлцгээе. За эхний дэвтэр буюу 1-р бүлгийн хүмүүсийнхаа энергийн шалгалтыг эхлүүлээ. За саяхан сарын мөчлөг нь ирсэн болвол та зөв группийг сонгосон байна. За мөн шинээр цэцэг тарих болсон хүмүүс бол цэцэг мод тарьсан хүмүүс бол шинээр цэцэг бэлгэнд авсан, тасалгааны ургамал ургуулсан, мод тарьсан, мод тусалсан бол та зөв группийг сонгосон байна. За саяас холхноос илгэмж авсан, бэлэг авсан бол та зөв группийг сонгосон байна. Уус нь алга харагдаад байна. За мөн байгальд очив. За байгальд очихдоо бол ерөнхийдөө бол хөдөө нутаг өөрийн таньдаг мэддэг хүмүүстээр зорж очсон. Хамаатан садан төрөл найз нөхдөнд очсон, орон нутагт амьдардаг хүмүүстээр ч юм уу зорж очсон гэж харагдаж шүү. За аялал зугаал бас арай өөрөөр. За мөн шин сандал юм уу та? Дөрвөлтэй шин сандал юм уу ширээ худалдаж авсан бол та зөв группийг сонгосон байна. За тэгэхээр 1-р бүлгийнхнийхээ уншлагыг эхлүүлье. За 1-р бүлгийнх нь надаар дамжуулаа юу мэдхийг хүсэж байна гэд. Та бүхнийхээ бүгднгийнх нь комментиг уншдаг шүү. Дараа чи уншлаган дээр юу сонсож мэдэж авмаар байгаа түүнийгээ хэлээрэй. За энэ хүн бол дотроо маш их юм бодож байна. Тэнэгэлзэж байна. Энэ бол шүүх цагтаатай холбоотой асуудал дээр мөн өөрөөсөө илүү удирдах албан тушаалын хүмүүстэй уулзах, төлөвлөх асуудал дээр айц төгшөөртэй мөн бодож байна. Утаснаас хэл мэдээ хүлээж байна. За ерөнхийдөө бол эхний удаа нэг тийм нааштай мэдээ ирэхгүй юу гэж энэ хүн бол шууд уулзъя ч гэдэг юм уу. Явж очиод бол өөрөө сансан сэдсэндээ хүрэхгүй нэг гэлээ гэвч зориулах нь зөв. Жоо айц төгшөөртэй байгаад байна. Уулзах ихээр ойрын хугацаанд бол уулзалт нь нэг тийм нааштай харагдахгүй байгаа ч гэсэн гарын үцэг хүчиг өрөвдөл өгөх мөн тийм бичиг састай холбоотой асуудал дээр бүрдүүлэлт хийж өгөх шаардлагатай шүү. Гэхдээ яг эцсийн үр дүн гэдэг ч юм уу одоогийн байдлаар бол шууд хүлээгээд аваа харагдахгүй байна. Яг нь нааштай хариу мэдээ шууд өгчихгүй. Цаг хугацаа жоохон орно шүү гэсэн үзүүлж байна. Тэгэхээр та бүхэн маань цаашлаад яахаар байна гэдээ хараад. За ажил хамт олон нэрийн төрний хүрээллийнхаа хүмүүсийг ер нь жоохон анзаараад байгаарай. За өөрийнхөө зүгээс бол ер нь сэтгэлийн гэрэл хассан байна. Ер нь оюун ухаан сэлэмсэн илүү таны зам ер нь дарамтан болно. Боломжийг бас хатгаал авах нь ерөнхийдөө урд нь илүү сааттай бартаатай замаар алхаж исэн бол одоо бол ерөнхийдөө товчлол эхэлж байна. Илүү хүчтэй байгаарай. Ингээ харж байгаа бол боломжтой энд нэг утас ингэж
харагдчихэж штэ гэрэлхийгээ үүнээс хатгаад авах замыг л олж нээх нэ. Жижиг шажиг асуудлаас өөрөөсөө өөр өндөр албан тушаалын хүмүүстэй уулзах шаардлагатай зориг хүрэхгүй байгаа ч юм яриа хэлцээр чи шууд үр дүн хүрэхгүй байгаа гэсэн цаг хугацааны ирэхээр бол үр дүн хүрнэ. Өөрсдөө чи шинэ боломж гарч ирнэ. Өөрөг чи ингээ те ингээ харж ирсэн зүйлээс өвлгөл аваад явах нь шүү дээ. Ерөнхийдөө болвол танд боломж олвол нэгтгэн шүү за. Жогон зориглоод өгөөрэй. Урагшаа хараад талхаж байгаа ч гэсэн хажуухан зүгээс боломж болцоо гарч ирнэ. Нүрдний холбоотой байсан хүмүүс нэг хэсэг хугацаанд таг чиг байсан урдны харилцаатай байсан хүмүүсийн гарч ирэх байх шүү гэж гарч ирч. Тэгээ оюун ухаан сэлэмний гэрэл хаснаа ер нь бол харьцангуй тархитлооч амарцсан байна. Тэгээ харьцангуй бүр шин санаанууд орж ирсэн. Сэтгэл санаа бүр айгүй гоё гэгэрсэн байна. За мэдээ хүлээж байгаа бол ерөнхийдөө мэдээ бол наашилж байна. Тэгтээ ойрын хугацаанаас бол тийм хурдан биш шүү. За бичиг баримттай холбоотой асуудлууд ер нь бол их гарч ирэх нэ, тулгарх нэ. Одоогийн байдлаар бол яаран үр дүн хараад ч юм уу яаран хүснээрээ байхгүй. Өөрөөс чи шалтгааллахгүйгээр зарим нэг зүйл байдаг гэдгийг санаа. Зарим зүйл цаг хугацааг нь чөлөөтэй орхичоорой гэж хэлнэ. Зүрхэндх бол ерөнхийдөө санаа зовнил, түгшүүр, айдас болол цаашлт харагдчих шүү заяа. Ерөнхийдөө болол өөрөөс чинь шаналх шаардлагагүй зүйл дээр, зовох шаардлагагүй зүйл дээр та шаналаад байгаа юм уу да. Эцсийн үр дүн бол өөрийн чинь талд угаасаа гарч ирэх байсан шүү. Одоогор бол яг нэг тийм хурдан нааштай шууд болчлоо бүтчлээ. За одоо ингээд үе гэсэн амлалтууд бол орж ирэхгүй. Гэхдээ шинэ боломжууд бол айгүй гарч ирэх нэ. Тэгэхээр өөрөө зүгээс сэтгэл багтаж байгаа зүйлээ эхлүүлээрэй. Тэ. Тэг мөнгө төгрөний жоохон асуудал байна. Гинтэг бэлэг төсөөлөөгүй хил мэдээнүүд орж ирнэ. Таны ойр орчмын хүмүүс юу ингээд жоохон атаарх уу? Таны 10 дандаа юу юм ярьж өгдөж байна. Тэгэд хүн хоорондын харилцаан дээр бол за баяр наслал наадамд явнаа. Тийм. Хэрүүл маргаантай газраас жоохон хол байна шүү заяа. Ер нь хэрүүлтэй холбоотой асуудлаас жоохон хол агаарэ. Ер нь нийтийн тайван аль болох хэрүүлээс daйл хийгээд аль болох зүгээр магтаал урамшуул те эрийг юм ярьсан улсуудад жоохон ойр бах их хичээгээрээ. Тэгвэл бас нэг орчин өөрчлөлт нөө замд гарна гэж гарч ирж байна. Шинэ зам гарч ирж байна. Шинэ уулзалтууд, шинэ төлөвлөлтүүд, шинэ дестараа гарч ирж байна. Тэгээд өөрийн азтай, ивэлтэй, өөрт таардаг өдрүүддээ тэр ажлаа эхлүүлэл болно. Бүтцэн явцсан хурдан болох юм байна. Өдөр мөдөр харж явах жоохон хэрэгтэй шүү л гэж хэлж байна. За тэгэхээр энэ хүмүүсийн маань хайр сэтгэлийн асуудал яахаар вэ? Хайр сэтгэлийн асуудал. Тэ харилцаа, хүн хоорондын харилцаа, хайр сэтгэлийн асуудлын талаар асууя. Ерөнхийдөө өөрөө ч ингээд сайн харахаар ер нь бол цензур өндөртэй, шалгалт өндөртэй хүн юм шиг мөртлөө тийм дэгрэдэ байгаа хүндээ хамаг юм зориулчих гэдэг тал байдаг учраас жоохон айдас байд юм уу да. Жижиг шажиг өнгөрсөн амьдралтай ч холбоотой юм ховж байд юм байна. Өөрөө ч талд ингээд ер нь бол анзаарч байгаа л энэ хоёр барыг ижлэн дөрс буугаад ирчээс араас чи ер нь л хүмүүс ингээд татаархлын шинжтэй ч юм уу, сайдалтай шинжтэй ч юм уу, эсвэл одоо нэрээ туслах гэдэг нь мэдхгүй, дайсахнаад байгаа нь мэдхгүй юм явуургүй тэнийг ярьж байгаа юм дандаа юм явуургүй жижиг шижиг юм яригадаад явж байна. Тэгээ хайр сэтгэлийн хувьд бол өөрөө бол яарж байгаа юм харгуу алга хөдөлгөөнчгүй зүгээр урсгалаараа л алхаад байна. Ямар нэгэн үйлдэл хийхгүй, хин нэгний үйлдэл харуулахгүй, аливаа юм болохтой болно гэж ингээд ууж урахад байна. Таны хувьд бол хайр сэтгэлээс илүү тийм ажилт хөрөл, нэр карьер, тийм өсөлт дэвжилт одоо тийм том ажлууд шүү дээ. Бичиг баримт, том ажил, том санхүүгийн өсөлтүүд аягүй чухал байгаа даа. Тэгээд санхүүгийн өсөлттэй окей. За ер нь бол луг хэлээ сайн бодоорой. Тэгээ өөрийгөө жоохон нэг хэсэг айгүй хоосон мөн чанарт түгжээд исэн юм байна тий. Одоо ингээд сайн харж байгаа бол өөрийгөө ингээд
хатуу гэж хүн хэлждэг шууд хитрхи шудраг байждаг талууд байгаад шүү зөө. Тэгээд санхүүгийн тал дээр бол хитрхи амар царчин байрал хитрхи амар яг өөрөөрөө байлгах гэдэг талууд байна. Тэгээд борж иж байгаа боломжийг заавал энэ хүний ааш харин шиг юм чинь бүтэхгүй гэж харахгүйгээр ч юм уу зүгээр нэг өөрөө ч сэтгэл батал болоорой. Тэгээд ингээд хий айц төгшөөр өнгөрсөн зүйлтэй хамааралтай ч юм уу одоогийн хийж байгаа сэтгэл санаа бие махбодтой хамааралтай зүйлүүдээсээ болоод өөрөө ингээд нэг ийм хүрээл дотор ингээд түгжчихсэн түүнийг хараал сууж ин гэсэн үг байгаа байхгүй юу. Тэ өөрийнхөө өнгөрсөн гэж юм уу одоо хийж байгаа зүйлтэй тест-аараа оруулж өгдөггүй яг яах вэ гэдэг тал дээр маш их хэрэгэлзээтэй байгаад байна. Өөртөө ч юм хоосон төсөөллүүд их орж ирж шүү. Хоосон төөрөглүүд бас маш их орж ирж байна. Тэгэхээр бодит зүйл нь хатгсан яг тэгээд олон хүний мөн чанарыг бас богино хэмжээнд айгүй таньсан байна. Айгүй ачаал даамд айгүй их зүйлийг үүрээд тэ уулын үед айгүй хүнд ачаатаагаар алхсан боловч одоо шинэ хаалганы өмнө ирчихээ. Та шинэ амьдралын шинэ хуудсыг шинэ боломжийг нээсэн байна. Өөрт орж ирж байгаа энэ гоё боломжийг ашиглана заяа. Тэгэнгүүт нөгөө урдныхаа юмнуудыг харьцуулаад өзний асуудлуудаа болол ингээл орж ирсэн юм хойш нь тавиал эсвэл нэг юм жижиг шажиг юмдаа түүртэл ахуй нэг юм тий ахуйн жижиг шажиг асуудлуудаа түүртэл ингээ хойш нь тавиад байх магадлал өөртөө ч харагдаж байгаа учраас зөрөгтэйгээр ерөөсөө эмээхгүйгээр ажиллаа эхлүүлээрэй гэж миний зүгээс хүсмээр байна. За хайр сэтгэлийн талаарх асуудал дээр бол өөрөө бол за ер нь хайр сэтгэлээс илүү ажил амьдралаа төлхөө ингээд нэг сайхан хөгжүүлээд аваад явчих. Карьер бизнес санхүүгийн өсөлтөд л энд хүн гарч ирнэ. Шинээр ер нь хүнтэй танилцж магадгүй харагдаж байна. Одоо харилцаа холбоотой хүн байгаа бол таашд ер нь за ингээд би бүгдийн сайхан тайлбарлаад өгье. Тооёрт мань гадны ийм хил ам эмхтэйчүүдийн хил ам айгүйх орж ирсэн. Үл ойлголцол харлс хэрдэлт өөрт ч юм бол нэг юм хүнд ингээд санамсуугаар хилждэг юм хатуу үгнүүд байгаад гэдэг юм шүү зэ. Хостой хүмүүсийн хувьд бол шинэ орж ирсэн хүмүүс танилтал найз нөхдөсөө болоод юм уу юм эмхтүүний хов чигнээс болоод тажиг хүнтэйгээ мөргөлдсөн зөрчилдсөн тэгээ өөрийнхөө зөв гэж бодоод төрөгдөд яваад байгаа асуудал бас биш шүү. За ганц би хүмүүсийн хувьд бол танилын хүрээгээр дамжуулаад хүн амтантай танилцсан харилцаа эхлүүлэх тал дээр бол та бүхэн маань юусоо яарахгүй таныг нэг догтлуулахгүй нөгөө түгэн жоохон юу юм а те авахаал цамбаа жоохон тийм багтаал хүн юм байна. Хитрхи бие бариад гэдэг юм уу эсвэл одоо энэ хүн ингүүл тэгнэ гэдэг юм уу иймэрхүү хүн таарах нь тэгээд энэ бол богино хугацааны учрал бай шүү. Нэг тийм мөр өгөөчтэй гэсэн юм ерөөсөө алга яг магадгүй ганц би байгаа та энийг үзэж байгаа бол олон сар жилийн хугацаанд ганцаараа явсаар байгаад та өөрөө ч жижигэрсэн байна. Тэгээ ингээ хүнтэй шинэ харилцаа эхлүүлэх гэхээр та нэг хувийн амжилт, карьер, санхүүгийн өсөлтөндөө ингээд анхаарад яг ингээд хувь хүний сэтгэл зүй, хайр дурлалын асуудал дээр бол хойрог ханддаг. Та ямар нэгэн үйлдэл хийдгүй, хүлээн зөвшөөрдгүй гэж гарчиж байна. Хосын харилцаатай хүмүүсийн хувьд бол чин танилын хүрээлэл, найз нөхдөйгөө хүрээлдэлж байгаа хардсан юм уу, хармалсан юм уу? Тэгээ гаднаас эмэгтэйний ховжийг орж ирээд та хоёрын тэгсэн танаа ингээд тэгээд гэдэг юм явган нүдэрээ хараагүй юм явган асуудал дээр жоохон харцсан хармалсан юм харагдчихээн. Тэгээд та хоёрын манд харилцаа болохоор нэг хэвэн ер нь жоохон унтрангадуу хоёр биенээ өөлсөн. Тэгээд нэг хүнийхээ алдаа гэдэг нь өдөр сар жилтэй чи тэдэн сарын тэдэн цаг минутанд тэгээд тийм юм хэрүүлгийг өнгөрсөн зүйлийг амар орооцолдож байна. Харьцуулж чинь тэг өөрөө хий юм чаналгаад ингэ явж байна. За ер нь харилцаагаа бол өөдөн татаад аваад явахыг хичээгэрэй гэж миний зүгээс бол зөвлөнөө. Тэгээ зарим нэг зүйлтэр бол ухаан зарах хэрэгтэй шүү дээ. Тэ? Ухаан зарсан дээр шүү дээ. Жоо төвчих хэрэгтэй бол төвчээд бас нүдэрэ хараагүй жижиг юм ховын чанартай зүйлүүдийг нэг амьдрал руу оруулаад ингэсэн байна, тэгсэн байна гэдэг. Битээ хардал сэгцэж өөртөө төгшүүр үүсгэрэй гэж хэлж байна. Өөрийгөө л хоосон төгшүүр буруу ухтгаанаас болоод ингээд хов живнээс болоод хосын харилцаандаа буруу ингээд сэв бити хийчээрээ.
ингээд энэ нүдэрээ хараагүй өөртөө чинь тохиолдоогүй зүйл ингээд амьдралдаа ерөлөд эмэрг байгаа байхгүй юу. Тэгээ ойр орчимд чинь байгаа хүмүүс салд сарниул тэгэл салд сарниул гэж заавал та хоёр бас тэгээд явах шаардлага байхгүй шүү дээ. Миний мөрийн өрөөсөө тийм хүүсэн ялгаа тий. Одоо бол хамгийн чухал үед яасан мэхээр өсөлтийн боломж байна тий. Удаан хугацаанд байсан юм сэтгэл санааны зориуд төгшөөрөж ерөнхийдөө арилж юм. Шийдвэртэй байдалд хүрэх гээд одоо нэг үеийн бол шийдвэрт хүрэх гээд ингээ байж байгаа боловч ерөөсөө хөдөлж өгдөгөө. Тэгэд мөнгө төгрөг бол орж ирэхээ хувьд орж ирж байна. Яг санаж болсон их хэмжээгээс ч орж ирэхгүй байгаа ч гэсэн боломжуудыг олсон хатгаарай. Өнгөн чадрын маш их мөнгө төгрөгийн асуудал яг жоохон хугацаа орно гэдэг бодорой. Баах юм төлөвлөсөн байгаад байдаг санхундаа тааруулахгүй бол бас болохгүй шүү. Өрөөсөө тий. Гэр бүлийн байдалд бол амгалан тайван энд сар болвол тий нойрын хугацаанд бол харьцангуй тайван байх юм болов. Та ер нь л маш их юм бодоол ингээл хямрал шаналал маш их юмд ингээл төөрөгдөл толгой дотроо нөгөө хоногийн 24 цагт багтахгүй тий их юм ингээд төлөвлөд яваад байгаа мөртлөө эхлүүлж байгаа талнаалгаа бас энэ санхүүгийн баримжаатай байж эхлүүлсэн дээр болоо даа л гэж бодож байна тий. Аль болох аль баг зардлаар аль амьдралд нэмэртэй гэсэн юм сонгосон дээр бусдыг бол заавал дуурайх албагүй. За хэрүүл маргаанаас юм жоохон зайлсхийгээд өгөөрэй. Өөрөө бас тэр ингээд үе стресст гээд гинт хатуу үгүнд хэлчих гээд нэг тий ер нь бол нэг тиймэрхүү үйлдэл гаргаад байвал бие хинаараа авч яваарай гэж хэлээд юунаас болоод стресстэй нуруу уус гэж одоо ч өвдөх, хоолны зуршил өөрчлөгдөх, нойрны зуршил өөрчлөгдөх тэгээд огцом уур уцаартай болчих гээд байдаг. Тэг хүнд жоохон хатуу үг хэлчих гээд байдаг юм талууд гарч ирж магадгүй юм байна гэж харагдаж байна. Тийм ээ. За би нөгөө бичиг баримттай холбоотой асуудлыг бас дэлгэрүүлээд хараад өгье. Тэгээд эхний ээлжинд бол шууд нааштай хариу ирэхгүй. Тэгтээ яг бичиг цаастай юм баримттай зүйл болгоод бичээд ингээд явуулж үздэг юм уу? Ямар нэгэн байдлаар өөрөө үйлдэлээ төрүүлээд явуулаарай гэж гарч ирсэн шүү. За яа тэгээд эцсийн үр дүн бол яахаар байна бас. Энэ өөрөөсөө өдөртөх албан тушаалтай хүмүүс та эцсийн үр дүн яахаар байна. Яг жоохон стресстэй ч магадгүй юм. Гэтэ яг гинти юм гоё нөхцөл байдал уулзалт гарч ирнэ. Гэтэ ойрхон бол харагдахгүй байгаа ч гэсэн ямар нэгэн байдлаар гоё уулзалтаж магадгүй байна. Заяа янз янзын байдлаар жоохон хатуурах ч юм уу, тонох ч юм уу юм цан гаргаад авах. Тэгээд тэрэнд нь их хэмзэглээд та ч бас гүжүүд ч тийм үү одоо гэд ингээд гүжүүдлээд иж болохгүй шүү. За ажиллал бүтээх гэж байгаа юм да жоохон арга залтай байх нь шүү дээ тийм ээ. Тэгэхээр эцсийн үр дүндээ бол тийм танд 35-аас 50 орчим насны хүн тусалцаа үзүүлэх нэ. Юм нэлээд дэмжлэг үзүүлэх нэ гэж гарч ирж байна. Ажил хамт олонных чинь удирдлага юм уу эсвэл тэр хүний чинь танил тал юм уу эсвэл ингээд ямар ч байсан танай ингээд уулзалтанд дэмжлэг болоод танд бас мөн зөв чиг өгөөд ингээд баримжаалах нэ. За ойрын үед бол жоохон хүмүүс худлаа модлаа ярьж магадгүй. Энэ миний нэг хүн дээр битээ сэтгэл зүргээ тусгаж аваарай. Айгу сэтгэл чинь ингээ та айгу юм хүчрхэг харагдаж ирсэн сэтгэл зүйн хувьд жоохон хурдан хямарчих гад байдаг. Тэгээд санхүү бол харьцангуй зөв төлөвлөгөөтэй аваад явчих юм бол энэ нэрийг ер нь бол хэлж байгаа таних улам сайжирнаа. Тэгээ өөрт чи эерэг тохионууд айгүй хүчтэй эерэг тохио эерэг мэдрэмжүүд орж ирж байна. Энийг нааштай хүлээж авна. Шинээр эхэлж байгаа ажлууд дээр ч гэсэн яг санхүүгийн баримжаатай, хамт олонны баримжаатай авахгүй сэтгэл хөдлөлөөр битгий хийгээрээ. Жон баримжаатай юм ийгээрээ гэж шүү. За баахан том мундаг юм болох гээд байдаг. Тэгээд санхүүгийн бас их өндөр шаардлагатай зүйлүүд байвал бас өөртөө тааруулж хийхгүй бол тань санхүүгийн асуудал тулгамдаж магадгүй. Орж ирэхдээ орж ирнэ. Гэхдээ тасраад байгаа юм алга. Гэрэл дагаал алхаад байна. За одоо бол ер нь ирээдүйн зам бол тодорхой болсон. Харьцангуй төлөвлөлт болсон. Та ер нь бол илүү төвчээртэй, илүү ухаантай, илүү шийдлийг хараад ирдэг болсон байна. Бусдын тусалцааг бас авч чаддаг болсон байна. Хуучин бол ингээл нэрлэгээл ингээл зөрүүдлээл одоо хүн амтны сэтгэл санаа зовоод идэг гэсэн бол одоо бол харьцангуй
энэ байгаль нөхцөл байдлаа тасан зохицоод тэндээс нэг арга замыг олоод авчдаг болцсон байна л гэж хэлмээр байна. Тэгэхээр дараачихын ажил үйлсээс амжилт хүсье. Мөн нэг шаардлагатай мэрэг юу вэ? Энийг хөөцрөөс асууя. Тийм. Цаашдаа мэдээд аваад явчихад илүү төгөө зүйлүүдийн талаар асууя. Би яг мэрэгэн дээр жоохон хатуу матуу хийжтэй юм шүү. За Азийн үрд эргэж байна. Азийн өрөөлийг тийм мөнгө санхүүгийн өндөр карьертай хүмүүстэй танилцсан, хүрээлэл үйлчлэгтэн танил талтай, мундаг нэр хүндтэй, чадaltaй хэлсэн амсандаа хүрчдэг хүмүүстэй танилцсанаа. За энэ хүмүүсээс гадна жоохон танд ингээд нэг юм мөнгө төрний хэрэгцээ одоо тийм төлбөр тооцооны юмнууд гарч ирж байгаа шүү. Энэ дээр ерөөсөө битгий шантраараа та угаасаа аргыг олчих шүү. За бодолж явж байгаа нэг буруу зүрүү үр зээлэнд орчих. Энийгээс ухаантайгаар шийдэ, аль болох үр зээлийнхаар бусаар шийдвэрээр хийсэн дээр шүү. Бусдаас тусалцаа аваарай. Таны ойр орчмын хүрээлд болон туслаад явчих хүмүүс харагдчих байна. Түүнээс биш би хэмжээгээр нь гэхээсээ илүү багаар өөрөө боломжтой тааруулж бити хүмүүстэй зөрчилтөөрөө сэтгэл хөдлөлөө бариад нэг хүн омдоочих гээд байгаа тал танд харагдчихэйнаа. Өөрөөрөө зөрүүдлээд ингээд яг өөрөө санснаар байх гаяаруулаад ингээд хүний бити төгшөөрөө тэрнээсээ болоод ингээд шаналуу амьдрал чи аягүй гоё гэгээлэг өөрчлөлт сайн сайхан зүйлүүд тохиох гээд байна. Тэнгүүт өнгөрсөн зүйлүүд ч юм уу жижиг шажиг авлага өглөө жижиг шажиг үр ширний төлбөр тооцооны юм асуудалтай яараа үр ширэнд орчвоо хэрэггүй шүү. Танд бол мөнгө төрний боломж аз эргэж байна. Тэгэхээр мөнгө санхүүгийн тал дээр л ерөөсөө түүнээс хэлээд байгаа. Яг ингээ өөрөө боломж болцоонд тааруулаад хүнд нь юу үнэнгээ илчих шиг сайхан шүү дээ. За дими баахан үр ширэнд орж байгаа оронд за ер нь би нэг ингээд удаах гэдэг хэд хуваагаад өчөж ид хуваагаад болох ч шүү. За багтахгүй энийг юу ч гэсэн эхлүүлээд хэрэгтэй хэрэггүй тансаглал хэрэгтэй хэрэггүй жижиг шажиг юмд үрж яхаар тэ том юм зорилтод ирээдүйн юм руугаа хөрөнгө оруулаад явсан дээр юм болов уу гэж харж байна. За одоо бол харьцангуй шийдвэрт гарнаа, шийдвэрт хүрнэ зөрчилтөө маргаануудын асуудлууд ч ингээд дуусч байна. Ерөөсө тэрийг сэтгэл зүйн хэмжээндээ энэ нэрээ би ингээ алдсан шүү гэдэг шаардлага. Одоо сайхан тархин амраачих. Боломжийг хүлээгээд одоо боломж оршин тархин амраагаад сайхан боломжийг хүлээгээл тэр боломжоо орж ирсэн боломжоо атгаад авах нь шүү дээ тий. Хий агаарын юм яриад байгаа нөхдүүд бол бас хэцүү яг баримжаатай нацлагтай хүмүүс байх хэрэгтэй. За танил талын хүрээлэл бол маш гоё өсөж дэвшиж харагдчих шүү заяа. Тэг би танд бол сайн сайхны хүсье энэ мэргээр дамжуулан нэг зангилаагаа ч гэсэн тайлчаасаа гэж би чин сэтгэлээс хүсдэг шүү. За яг одоо бол та хөдөлгөөнгүй их 50 амгалан яг яг учраа юу их учраа мэдэхгүй хүмүүсийг хараад юм яриагийн дагуулал байж байгаа боловч өөрийн бие даасан байдал чанарыг хараарэ. Хүмүүст л хөрөнгө оруулаад хүмүүс туслал хүмүүсийн ажил бүтээгээд ах юм. Яг нь нөхрийн хэрэг бүтвэл өөрийн хэрэг бүтгэж гэсэн өөртөө бас нэг юм хэрэгтэй юм дээр ингээд дуурчдаг байх хэрэгтэй байхгүй юу те. Тэгвэл тэ тоосон чанартай үйлдэлгээ хоосон байх гэдэг тал хэд юм биш үсэ юу. Орн бол жоохон одоо үед чинь бас те хүний хөдөлмөрийг үнэлдэг, хүний сэтгэлээ мэддэг хүмүүстэй нөхөрсөн дээр шүү. Хүрээлэл бас нэг хараад үзээрэй. Дандаа өөн төвшгөл амтай тийм хүмүүс харагдаад байна. Тэгэхээр нэг хэсэг хүрээллийнхаа хүмүүсийг тархин амраагаад загварнэ. Жаахан хүн дээр ид үзээрэй л гэж би зөвлөмөрөө. Хүн дээр байгаад үзтээд магадгүй та байхгүй үед тэдгээр хүмүүс энэ хүний тус нэмэр ямар хэрэгтэй байсан бэ гэдэг бас ойлгох хэмжээнд хүрчээсэй гэж бодож байна. Ачаал чи айгүй их байгаад. Мөнгө төгрөгийн хэрэгцээний тал дээр ч яриа хэлцээний тал дээр ч гоё. Таас бодвол шийдвэр гаргаж чадахгүй төгшөөс айц бусдын тусалцаа авна уу? Бусдаас ер нь тусалцаа авах хичээл санаа зовж авахгүй сонголт олон байна. Хийж бүтээгээд явбал маш олон сонголтууд маш их боломжууд ер нь байгаад шүү. Бусдын тусалцаа авна. Одоо нэрлэж мэрлэгдэг тэр үед ч өнгөрсөн шүү гэж хүзэр хэлж байна. Тэгээд цанаштаа ингээд сайн сайхныг хүсье. Нэгдүгээр бүлгийг сонгосон хүмүүстээ амжилт сайн сайхны дэд хүсье. За сайн мэцэн үү 2 дугаар бүлгийг сонгосон хүмүүсийнхаа энергийн шалгалтыг эхлүүлцгээе. За 2 дугаар бүлгийн хүмүүс маань энэ дэвтрийг сонгосон байгаа.
Тэ. За ахтуу орон жоохон маргаан болоод байгаа гэж харагдаж шүү дээ. Яг учраа ойлгохгүй байгаа эргэлзээл, тэнэлзээл энэ зэнзээ санал орж ирэхээр яг яг учраа олохгүй байна. Өөртөө сайн итгэлгүй байгаад байгаа харагдаж байна. За мөн шинэ уулзалт төлөвлөлт групп олон хүмүүс хамарсан юмд явах гээд байгаа юм уу та гэж харагдаж байна. Шийдэх. За зарга маргаантай байж магадгүй юм шүү. Заяа зарга маргаан байгаад энэ жижиг шажиг. Гэрийнхэн дага жоо муудц юм уу? Тэгж харагдаж байна. За үсэл их оролдоод ах энэ үсэндээ шинэ тижээлийн тосмос авсан юм уу? Үсээ шинэ савн шампунь авсан юм уу? Үсэндээ л ингээ ямар нэгэн шинээр юм хийсэн юм байна шүү заяа. Модон 52 тавг модон аяга модон гоёл мойлж тийм юм хөдөлтөж авсан бол тэ зүгээр би сонгосон байна. Модон юм жижигний нэг юм уу тэ нэг модон юм жижигтэй том авар хэмжээтэй биш. Хол байгаа хамаатан саданд чи авар ослын мэдээ орсон юм уу энэ машин тэргийн нэвдэрсэн жижиг сажиг цахилгаан галын бэртэл гарсан техник технологийн саад гарсан гэж харж ирж байна. Одоо чинь авар осол машин тэргийг нэвдрэх гал усны юмнууд гарч ирж шүү. За ийм юм тохиолдсон бол зөв би сонгосон байна. Ингээд уншлагаа эхлүүлцгээе. За хоёрдугаар бүлгийг сонгосон хүмүүс байна. Надаар дамжуулаа юу хүрэх гэдэг наа гэдэг үз. За стресс байна. Ах トゥ нарын стресс аягүй их биш үү. За тэр маань энэ маань ингэчээсэн тэгчээсээ энийгээ болчоосоо тэрэн сайжраасаа гэл ингээл стресстэй байсан байна. За энэ бол эрэг сайхан шийдэгднэ. Ер нь бол тий. Гэхдээ агуу бүгдээрээ нэг уулзаад бүгдээрээ нэг дор шийдэл аваад ахгүй зөрүүд нөхдүүд байна л да. Таны үгэнд ороод ахгүй ер нь жоохон шаналгаал зовоогоод ах шинжний харагдаж байна. Гадны нөлөөт танаа энд бол би нэг юм урагуд юм харж шүү заяа. Тийм. Жан газар ус тогширсон лус саддаг хилэнцэн юм байж магадгүй мэн гэж харагдаж байна. Хонгож шүтэн бурхан дахлын жоохон баар барцад харагдаж шүү заяа. Тэгэхээр та нар маань энэ тал дээрээ сайн ер нь ярилцаарай хоорондоо заяа. Ер нь бүгдээрээ л нэг л хэвэн тэгэл асуудал салахгүй өвчин зовлыг хэрүүл маргаа арх дарсны хамаарал ерөөс ингэ салалт малалт салахгүй ингээ урагуд минь талаарх асуудал дээр бол танд ч нөлөөлнүүд байна. Ингээ сэтгэл зүйн байдлаар ч юм уу амин мэдрэлэн байдалд чинь нөлөөлөд байна. Тийм учраас таны ингээд ажил төрөл ч юм уу мөнгө төр хувийн амьдралын асуудал маргаан чинь бас энэ удмын юм нөлөөлдөг гэж хэлж байна. Тэгээд мөнгө төрний асуудлаас мөнгөө орооцолтоос хэрүүл маргаан юм уу зэн өвчин зовлонтой хамааралтай гинтийн зардлууд айгүй хөсч чинь орлого ороод байгаа мөртлөө л ерөөсөө эргүүлэл юм гинтийн зарлаганд гараа явчихна. Тэгээ уцанд чинь юу нэгэл дандаа л юм хэрүүлийн чанартай юмнууд ороод ах юм. Хувийн амьтны гал голомтны жижиг сажигийн бүс бүрний хэрүүл мөрүүлээс жоо хол хувь яасан бэ шиг орчуулаас замчаа айгүй их саадтайгаад байна. Нэг юм хийгээл нэг юм төлөвлөл ийшээ тийшээ явчих ингэчээ тэгчээ гэхээр болох болчиход тах юм. За би бол энийг ингээд ганцхан өөрчлөн тохиолж байгаа зүйл биш юм байна. Та нар ингээд ер нь ажиглаад ирүүлээд хараарай. Таны ураг удам
ойр сойрхны төрөл аав ээжийн талд чи ер нь бол ийм асуудлууд тулхамдаад байна. Та нар одоо энэ сайхан гал морин жилийг ашиглаа тийм. Надад бол хугацаа гэж байхгүй л тийм. Та магадгүй дараа жилч үзэж магадгүй ашиглаад энэ урагд марааны уулзаад нас учир мэдэх нас тогтсон хүмүүстэйгээ ярилцж байгаа нэг зөв чигтээ зөв хүмүүсээр нэг юмаа янзлуулчул яасан юм бэ? Уул нь бол бас зөв янзлжуул энэ үеийн үед удмын удам лүр хүүхдүүд чинь ч гэсэн өлдөх хорвоо учраас очир шийдэл нь гараад ирнэ штэ. Өөрт ч юм бол энэ дотоод хүүхчээс сэрэгцэн түлхүүрээ атгацсан учир начин олд чинь боломжууд айгүйх гарч ирээд өөртөө нөөцлүүлээд өөрт ирж байгаа мэдрэмжүүдэд тайлж чадахгүй, тохоогоо уншиж чадахгүй, өөрийгөө илэрхийлж чаддаггүй. Тэнгүүтээ хийж байгаа зүйлээ бол хамгийн сайн хийгээд байгаа. Тэгэл тэрэн дээрс ерөөсөө шийд байхгүй байгаа байхгүй юу энэ үзрэн дээр. Тэ. Нэг л ингэж нэг юм өөрийг чи ороогоо танаа удамд л юм л та энэ удмын зүйлүүдээр юм жоохон зэгцэлчгээ заа юу. Ганцхан өөрт чинь нөлөөлөд байгаа мөгүй юу үгүй. Ерөөсөө оновчтой энэ байна гэж тайлаад өгч хүн алга олдохгүй таарахгүй. Тэгэхээр тайлбарлах хэрэгтэй. Энэ одоо яг юу байгаа юм би нэг ухаа сонирхоод үзлээ юм лөө. Удмын ямар юм байгаад та нарт нөлөөлөд байгаа юм бэ? Тэр нь өөрт чинь ч ихгүй. Тэгээд сэтгэл зүйн байдлаасаа болоод ер нь ойр сойрын хүмүүстэй гинт муудах гад байгаа тахтаа хоорондоо эрүүл маргаантай байгаад байгаа асуудлууд харагдаад тий ховхон хоорондын харилцаа чинь сайн нийслэл харилцаа шин томтол хамаарал эрүүл маргаан худал хуурмаг салгаа болцсон. Энэ л ингээд нэг юм жоохон ахтуу хооронд ч байгаа асуудал дээр ч гэсэн хань ижил ч байгаа асуудал дээр ч гэсэн үерхэл нөхрөлийн асуудал дээр ч гэсэн ганц би байсан ч хамаагүй. Таны эрүүн тойрны харилцааны асуудал дээр ерөөсөө яг нэг талаар юм азтай харцангуй өөртөө ч юм бол ажил төрөлчин бүтэмжтэй ийм байдаг хэдий ч гэсэн юм тогтохгүй тэгэл хэрүүл маргаан салахгүй худал хуурмаг гарц ямар нэгэн байдлаар ийм зал завхаа юмнууд ерөөсөө салахгүй байна. Тэгээд энэ ураг удамд энэ яаж нөлөөлөд байгаа юм бэ гэдгийг би харъя. Энэ бол арх тарсны хамаарал, муу муухай амьд хамаарал болоод байна да. За ер нь бол энэ ус галны юм байна дөө. Ус гал удмаа сайхан удмаараа нийлээд ургийн баяр маяр хийгээд юу яхаараа та нар энэ бэрүүд хөргөнүүдээ бэрүүд чинь гуйлгаж ирсэн хүмүүс юм уу? Гуйлчуул яасын, гал малаа тасалцгаачуул яасын энэ нэг жоохон ус мөрөн цэвэрлээд нэг жоохон байгальдлахтэй юм хийгээд ураг удамтайгаа нэг уулзаад бүгд ингээд дор дороо хувийн амьдралаа хөөнгүүтээ хөдөлгөөнгүүтээ нийнийхээ амийг хараа суугаад идэв. Нийнийгээ зулгаагаад идэв. Тэгээ өөрөө тэгээ бүгдэнд нь санаа зовж явах хэрэгтэй юм шиг байна ахаа. Урд тод насны үйл үүр гэж юм байгаа даа. Ер нь жоохон хатуу дандаа үйлдэл хүмүүс юм. Танайх ингээд ихэвчлэн та нар ажиллаарай. Ажил төрлийн мэргэжлүүд чи айгүй юм хатуу хүн амтны хил аманд ортомтгоо ингээ олон дунд ингээд шахалт дарамттай ажиллаж байгаа. Эсвэл ингээ нэг юм хатуу айгүй айлын босго давдаг олон аштай хүмүүсийн босго давдаг ингээд айлын хөргөн бэрүүд болж орцгоодог. Тэгээд эсвэл дандаа л ер нь одоо юу гэдгийг хатуу л нэлээд хатуу юм байна. Гал ус мус дахин штэ. Ерөөсө манай удам нэг ийм юмтай гэдгийг мэдээд явж байгаа хгүй. Хүлэн зөвшөөрсөн. Манай удам чинь ламтай бол ламтай бүтээ бол бүтээ л юм байна уулна. Тэгээ өөрт чинь ийм зүүн сайн мэдрэггүй юм. Тохио мохоо ирээд идэг юм. Өөрөө бол нэг ийм удмын хамааралтай удмын юм дааж явах хэвээр хүн болоод энэ болгоныхаа төлөө санаа зовоод яваад идэм юм. Тэгээ тэрийг зөв болгоод нэг 30 мэдэх хүмүүстэйгээ уулзаад энэ арх дарсны хамааралтай сал сарнил байнга тохиолдоод байгаа. Тий энэ юмнуудынхаа нэг учрыг сайн гүйцэд гаргуулад тайлаарай. Уул нь бол амархан л ойрхон юм харагдчихнэ. Айхтар өн төлбөртэй бүр айхтар засал масл юм чацсан гайгүй юм байна штэ. Тэ боож байхгүй. Өөрт чинь нэг юм шид байгаа. Тэр шидийнхаа учрыг сайн олдгоо гинэ. Хаяа ихтэй хүн болвол хаяа гинт болохоо болчиход байгаа юм байна. Энийгээ тогтоож барина. Бид татаад үг энэ хүмүүсийн үйл мүлийг өөрийнхөө ураа удмын юм зүүдлэл энэ тохоо мохоо аваад байгаа мөртлөө тайлж чадахгүй. За хүнд ингээ эргүүлээд үйл хийгээд явхаараа тэр үүлээ биенээсээ гаргаж чадахгүй. За тэгээд танаа ураг удамд чинь ерөөсөө ингээд яг ингээ тогтож өгдөг. Нөгөө хүмүүсийн 8 амьдрал ахуйна ерөөсөө тогтож өгөхгүй. Дор бүр ингээл баахан нэгнээс ямаа нууцсан.
Тэгээ нэг нь муу явчихин гэвэл муу хэлэх байх гэж бодоод байт юм уу. Ийм хүмүүс байгаад ах юм. Хөө тэг шаардлага байхгүй ш. Бүх юм ил тод мэдж байгаагаас хойш тий. Өөрөө бол юмтай л юм биш үү? Тийм энэ бүлгийг үзэж байгаа юм бол сондог оролдсон. Газар соройтой, хамааралтай, мөнгө төрний байр суурьтай. За танаа ураг садны юмыг ярина уу? Ганцхан өөрөө чи ярихгүй. Та ерөөсөө яагаад юмдаа хүрч чадахгүй юм чинь ганцхан хүний юм биш. Танаа ураг удмын юм гэдгийг бас амар сайн санаж яваа. Таны хийж байгаа үйлдэл бол болоод энэ хаяа болол хаяа болохоо уйлжаал. Тэгээ өөрөө баха хүний юм татчихонгуудаа тэрийгээ эргүүлээ биеэсээ гаргаж чадахгүй, амьдралаасаа гаргаж чадахгүй. За тэгээд нэг ураг садны чинь тохио ирээд идэг. Өөрөө сайхан тэрийгээ тайлаад ээж чадахгүй, цайруулаад ээж чадахгүй байгаа юм харж байна. Юу н харцангуй ухаан зарчих хэрэгтэй байгаад байна шүү дээ. Сэтгэл хөдлөлөө барина. Амар сэтгэл хөдлөлөө чи савлгаатай. Нэг бол дугаа ураагаад, нэг бол уулгахад, нэг бол ингээл гашгчмаар ураа тастчмаар нэгдээд ах юм. Хэрүүл мэрүүл ерөөсөө хийгээд ерөөсөө хэрэггүй. Ийм юм дээр голчлоо ганц бий байгаа хүмүүс харагдаад ах юм. За гэр бүлтэй хүмүүс дотроос бол та хоёр маань нэг юм тусаа ажилтаа болохоор өдөртөө гэртээ уулзаад хамтдаа байх цагууд нь бага аваад байна. Тэгвэл жилдээ нэг уулуурхад ажилтдаг ч юм уу, гадаад дотоод өгдөг ч юм уу, жилдээ нэг хэдхэн уулзахаар л харагдаад байна. Жоо алцаагийн байдалтай байгаа бол ерөөсөө л энэ надаа ураг удмын асуудал надад өөртөө ч байгаа энэ чадвар юм уу сайхан хөгжүүлэх, зөв гаргаж авах. Тэгээд тийм их ураг удам гэхээр нэг амар засал маслын юм харьцангуй гайгүй юм байна. Хоорондоо ярьж байгаа зөв хийгээд явчулна. Мянган лам мянган бөөгөөс дээр л учрыг олж хараа штэ. Нутаг ус чи хараад байна. Тийм илмээ оюун чинь зөв тайлбарлаад явуулахгүй юм. Утсан чинь сайн сайхан мэдээ орж ирэх нэ гэж нь утсанд чинь гоё сайхан мэдээ орж ирнэ гэж. Тийм найр наадам найрган цэнгийн чи яах вэ? Энийг жоохон тонгийн тааруулаар арих тарснаас болгоомжтой байгаарэ. Тэ. Эсвэл гинтийн гарс нэгдсэн байна. Энийг жоохон хаалгач хөө. Тэгэл ирэхэд 1 2 үйл нь болоо бүтээд ирэхээр бүгд ойлгоод ирэх юм. Тэгээ танаагаа ерөөсөө ирчүүд нь цөөхрөөд байгаа юм да. Эмэгтэйчүүд нь жоохон ачаал дарамт их үүрээд байгаа. Жоохон хэцүү амьдрал үзээ туулаад байгаа хүүхнүүд чинь тэгээд та бас энд аягүй сэтгэл санаа зовноод явж байна. Зовнохгүй явдаг бол зовнох шаардлагатай болчоод байна. Тэгээд эцсийн үр дүнд бол таал нэг инээдэг ингээд хөөш хааш нааш ринги тгий тийшээ явъя энд үзүүлээ алуу ингээд нэг уулзцаа яах вэ хөвгчүүлээ бид нар чи одоо юу илээ ингээ яагаад бид нарт юм тохиолдод байна гэдэг юм сайхан ярил зөөрт ч ганцхан тохиолдод байгаа зүйл биш гэдгийг сайн ойлгоорой. Энэ бол нэг хүний уншлага биш нэг удмын уншлага л байгаа байна л да. Тэгэхээр бас хамаагүй ингээд олон уншиж байгаа учраас хүний удмын юмыг хамаагүй сүхэж ярихгүй. Хүний амьдрал хувийн юм чинь бас мэддэг хүн мэдэхгүй юм гэж байгаа. Энэ дээр бол тэгэж хэлмээр санагдчихлаа. За би нэг хөөцөлтөд байгаа ажлыг хараад. За хэл мэдээ хүлээгээд байгаа ажил ах шиг байна. Тэгэж хараад. Инээр минь ч юм бол харьцангуй гайгүй шүү дээ. Зүгээр яг юм удмын нэг юм хүнд нэг жижиг юм байдаг. Тэгээ бурхан тахлын барай марай. Барайж хийж ярихгүй дээ. Бурхан тахл үр хөвгтэй шоглоод явна гэж юу аахгүй. Нэг жаахан сүсэг бишэрлийнхаа юмнуудыг бурхан тахлынхаа юмнуудыг нэг салхи оруулаа эдэн ундагийн тэр янзлцгаа. Ажил төрөл бол гайгүй. Харьцангуй гайгүй. Таал тэл махарахгүй бол тэл болтгүй юм байна. Ер нь бол ойрын хугацаанд бол шууд шийд гарч ирэхгүй нэвчсэн амар бол гар нааштай байж магадгүй мэн гэж харагдчих шүү. За хөөцөлтөд байгаа ажилч юм бол ойрын хугацаанд бол шийд гарч ирэхгүй байна. Тэгэхээр намраас юу зэгцэрч юм бэ? Хурдан болчих ч ажил биш юм байна. Өөрөөс чинь шалтгааллахгүй болохоор сэтгэлээ энд ураад хэрэггүй. За тэгээд танд тохиолдож байгаа зүйлүүд танаа удамд орж ирээд байгаа энэ маргаан асуудал өвчин зовлон гэнтийн юмнууд бол одоо ер нь за бөөндөө уулзаж учраа нэг учир зүгөө ойлгох цаг нь болцохоос юм байна. Энэ чинь нэг хүний асуудал биш. Нийжгээд хүмүүсийн асуудал байна. Бүгдэнд нь нөлөөлөд байна гэдэг анхаараарай. Тийм. Зүүн совинтэй эмэгтэй хүн байна. Зүүн совинтэй мэлмэтэй хүн байна. Эмэгтэй чи юмнууд юм уу? Хилэн цулын семинар чинь юм шиг.
айдас төгшүүр Азийн хажуугаар айдас төгшүүр би яана ингэж чадах болоо тэгж чадах болоо миний хийсэн юм ингэчих болоо тэгчих болоо гэл ингээл өөрөө хооцоо айцаар түгжээд ингээ хоосон юм шаналаад ингээ яваад байгаа. Бэлүүлчихөө ирших заяа. Тэгээ нэг гэрийнхэнтэйгээ ярилцаад үзсэн. Манайхан нэг ер нь ийм байгаад байна уу, тийм байгаад байна уу хэдүүлээ бас нэг асууя гэд тий. Сайн сайхан мундаг хүмүүс биш үү? Тэднэрээс танаа маань асуугаад чиглүүлээ явчих болно. Тэгээ хугацаа бол байж тий. Нэг яруу сан руу юм харьцангуй гайгүй. Эмэг цэгцэнд оруулаадах та. Эмэг цэгцэн жоохоо оруулаадах наад салгарсан амьдралнууд та нар нэг хатуутайгаа хоорондоо яриад нэг очлыг олоодхоо гэж. Өөрийн чинь амьдрал бол яг ингээ урсгалаараа ингээл 50 эргээл явж байгаа юм шиг боловч жижиг шажиг ойр тойрхны ийм хэрүүл маргаанууд сэтгэл санаатай ч холбоотой таны ураг удамтай холбоотой асуудлууд ерөөсөө салахгүй байна уу? За ёо. Тэгэхээр харахгүй шүү дээ. Та мэн тэгээд өөрөө бас үүлээ ер нь ингээд татчаад ингээд эргүүлээд гадагшлуулах тал дээрээ, арилгах тал дээрээ бас ямарваа нэг юмнаас өөрийгөө хамгаалах тал дээрээ жоохон анзаарахтай байх цаг чинь болцсон байгаа байхгүй. Тийм байна. Ойр яг мөнгө төгрөг асуудалтай байгаад бүх юм чинь болж өгөхгүй байгаад байсан юм байна. За танаа хүн жоохон гэр бүлтэй бол танаа ойршмын хүмүүс жоохон худлаа ярьсан мэн. Гэхдээ яг энэ бол зүгээр жижиг шижиг юм дээр л түүнээс том амар барин 50 хуурч мэхлээд амар байх нь ч сарцсангүй гайгүй л байх л да. Залтай хүмүүстэй л гүгээд байгаа юм. 90 тойрны хүмүүст бас цензур хий. Ер нь таны амьдралд бас тийм энерги чи шимэгчлээд идэх хүмүүс их байгаа юм биш. Мөнгө төгрөгийн асуудал гоё эргээр орж ирэн за. Тийм болохоор санхүүгийн талын юм дээр ч юм бол тэндээ болж өгөх байсан байна. Хэрүүл маргаантай байсан байна. Ерөөсөө нэг л ачаалттай байгаа байсан нь. Одоо бол харьцангуй гайгүй тавирч шүү заяа. Дээш чинь. Намраас юу юмнууд айгүй гоё болоод ирэхээр харагдчих шүү дээ. Тийм богино юм шүү нөө тэгтэйчгүй. Тэгээ уулзалт очрол цуглаанууд дээр очих нь явах нь их бити яваарай л гэж би бол зөвлөө. Их л яваад ирэхгүй чинь санхүүгийн асуудал болчихно. Урлаг соёлын юмнуудад их татагдаж магадгүй юм байна. Тэгээ хайр дурлал харилцаа сэргэн хайртай хүнтэйгээ уулзна гэсэн байна. Ганц биений хүмүүсийн хувьд бол за гэр бүлтэй хүмүүсийн хувьд одоо хэсэг хугацаанд ийм байгаа тустай байгаа шигсэн ч гэсэн харилцаа илүү сайжирч магадгүй харагдаж байна. Таны сэтгэл санаа ерөөсөө дуу айлмарлуулаад байгаа юм байна. Гэхдээ энэ ураг удмын асуудлаас болоод энэ ар гэрийнхнийхээ асуудлуудыг ерөөсөө битээ орхитуулаарай заяа. Энийг нэг янзлуулаад зэгцлүүлж тэгэх юм бол тэгээд болчихно шүү дээ. Болохгүй юм ерөөсөө байхгүй болно гэж болохгүй болохгүй л ер нь байгаад мэдгүй мэдрүүлэх гэж л байгаа шүү дээ. Өнгөрсөн зүйлийг одоотой нийлүүлж ирээдүйг төлөвлөлөөр мэрэг төлөв гэдэг болохоос биш. Богинохоо уншлагыг бол бас мэрэг төлөв гэж хэлэхгүй би. Хөрх оромтой бол нэг жижиг юм ийг л янзлагдчихаар байна. Гинтийн гоё бэлэг сэлт. Гинтийн гоё ажлын санал богино хэмжээний урт хугацааны биш шүү за. Гинтийн олз гинтийн богино хэмжээний ажлын санал маань орж ирэх нь хийгээд үзээрэй заяа. Айгуу гоё сэтгэл санаа чи өөр орчинд ороод өөр хүмүүсийн хүрээлд ороод айгуу гоё болж магадгүй байна. Тэгээд ураг удам талд чинь тойроод байгаа энэ өвчин зовлон асуудал техник технологийн асал аваар энэ ч юм уу одоо энэ ийм төмөр ч юм уу цахилгааны ч юм уу асуудлуудыг бол жижиг дом засал хийгээд хуулгангада өргөцөөгөөд ер нь цэцэлцгийг бодцоогоорэй. Тэгээ би бол нэг жоохон хүүхдэд бол мэрэг тавиад сууж байгаа биш. Би бол энэ амьдралын төлөө зүтгээд явж байгаа. Тэр болгоныг үүрээд явж байгаа. Олон ах дүү нэр үүрээд бас ингэ те амьдралаа өөрөөд үр хөхлөө өөрөөд явж байгаа хүмүүсийн тухай юм уншаад ах шиг байна. Тэгэхээр та нар маань ч гэсэн нэг учрыг олчвол их өвөмөр тусрахгүй энэ шаналлах юм бас аюу хэлж чадахгүй хажуудахтаа ч ойлгуулж чадахгүй тий админ талаасаа санаа зовоод идэв гэж болно хүн ажил хамт олноос ойч санаа зовол зөрчилтүүд иж магадгүй. Гэхдээ
Гэхдээ бол энийг алиа болгоно уу явах вэ? Тэр нэг учрыг олоод явахыг хичээгээрэй гэж хүсэж байна. Тэгээ миний зүгээс та бүхэндээ чадах мэдгээр ингээд уншлага оруулчихъя. Богинохон хэдий ч гэсэн их нуршихгүйгээр аль болох амьдралчийг хэрэгтэй зүйлийг уншаад дэлгэрүүлээд оруулчих гэдэг санаа агуулж байгаа шүү заяа. Энэ минь болцоод арх тарсны юмнаас жоохон болгоомжтой байгаа нэ. Тэгээ хэрүүл маргаа ерөөсөө ахтуудаа хэрүүл маргаа битгий. Ерөөсөө хэрэггүй. Өөрөө зүг болохгүй, батлах гэж хэрэггүй. Өөрөө санснаар байх гэж хэрэггүй. Зүгээр зарим зүйл дээр айсаар нь орхичих. Тэгээ нэг удаа хэлээд ойлгохгүй юм. Та нар нэг удаа ярилцаач учраа олчихгүй юм байна. Хэдий дуулцаж учирч ярьж одоо тэгээд явж ижил хөөстөөсөө явж ирж хайжиж над учир зангилгаа гаргуулаад засуулсан дээ шүү гэж миний зүгээс бол зөвлөмөр байна. Тийм болохоор байдлыг ажаад нүүлгэл цуулгалтаа хийгээрээ байдлыг ажаад нэг уулзч учраарай. Шин зам гарц гаргалгаад цаг хугацаач үнийг амар яаруулсан юм алав сайхан төлөвлөөд уулзаа яриарай. Заяа. Өөрсдөө идгээд анаад шинэ өөрсдөө арга зам боломж хагаад явж байна. Өөрчлөлт айгүй хурдан орж ирэхээр шүү. Энийг айгүй хурдан хүлээж аваад тосоороо за. Тэгээ ер нь бол энэ ураг удмын асуудал чинь ганцхан тань дээр буугаад байгаа юм биш. Танайхан ч бараг яриад эхлэхээр мэдчихэл байгаа юм доор үрнэ. Тэгээ хийж эхлүүлэх байгаа юм багаз. Хөтлөх гэж бөө юм байна. Төлөх гэж тэгээд талаар нэг тарцсан гэдэг шиг. Тэгээ мөнгө төгрөний боломж болцоонууд дээрэж гисэн. Нэг хайтайхан нэг тохны амьдралтай зөв хүн ер нь ямар хүнд үзүүлж харуулна тийм болохын санална штэ. Тэгээд хүмүүний зөв сонгоод нэг хайтайхан зөв яваад учрыг олчихыг хичээгээрэй гэж би миний зүгээс хүснээрээ. За тэгээд зэн сайн мэлмаа юм чинь жоохон төөрөгдөлөө хаяа орж ирж байгаа юмаа тайлж мэдэхгүй байгаад байгаа юм байна. Тийм болохоор чимнүүдээ ингээд нэг өөртөө ихтэй байзаа ёо. Тийм хугацаа орно шүү дээ. Жоохон хичээл сур яв. Тийм ямар нэг юмны сурлыг ол учрыг тайл. Тэгэл энэ тентхийг сонжоод авах шаардлага өрөөсөө байхчгүй. Авахыг аваад таяхыг хаян л үз. Жижиг шижиг асуудал гэж тоохгүйгээр энэ жижиг тохионуудаа жижиг гэж арахгүйгээр ер нь бол эхлүүлээд атгаад явчихвал болцохоор биш үү. За тэгээд 2 дугаар группийнхнийхээ уншлагыг дуусглаа. Нэршлүүлсэн баярлалаа. За 3 дугаар групп буюу энэ группийг сонгосон хүмүүсийнхаа энэ дэвтрийг сонгосон хүмүүсийнхаа уншлагыг эхлүүлье. Тэгээд нэг нь шалгалчих. За яг малилт явж ирээд ачаа бараагаа оруулж байгаа юм уу? Айлж чичээд ирж байгаа юм уу? Хас цайнаас дөнгөж гэртээ орж ирээд тохноод байж байгаа юм уу? Шинэ нүүдэл хийгээд юмаа задлал хийж байгаа хүн юм шиг байна. Босон цэнхэр өнгийн болон ногоон цавир өнгийн хайрцаг задлаад байгаа цагаас болт нэг тийм юм задлаж байгаа харагдаж байна. Шинэ энергийн давас юм цэцэг бамбрууш зүрх мөрхний хэлбэртэй тийм хэлбэртэй юм модалдаж авсан юм даа гэж харагдаж байна шүү заяа. За өөртөө үнэрт нь ч юм уу тийм тос гоо сайхны юм авах гэж байгаа тийм гоё үнэртэй л юм сингээс авах гэж байгаа болцсон байна. Аваагүй шүү. За энэ юм бол зүгээр сонгосон байна. Үнтэй очир зүггүй хэрэлдээд байсан шүү дээр хэлж хараалгасан хүмүүс байна. Амар стресстэй амар ивүү ингээд уйлсан байна. Та өнөөдөр тархич амар их дүүрсэн байна. Тийм. Бас л уйлаад. За ингээд уншлагаа эхлүүлцгээе жоо ямаралтай аваад ах шиг байна. За энэ группыг сонгосон. Тодорхой шийдэл гаргаж чадахгүй удаа явчихсан. Энэ бол салтын тухай юм шиг байна. Асуудын тухай уншлага болтой. За тэгэхээр уншлагаа эхлүүлээ. Тодорхой бүлэг сонгосон.
сонссон хүмүүс надад дамжуулъя гэж байна гэдэг. Тэгээд би та бүхнийхээ коммент сэтгэлийг уншдаг байгаа. Тэгээд дараа уншлахтаа асуух зүйлүүд комментээр үлдээчээрэй, би оруулаад өгөх гэж байна заяа. Хайр тундаа утас шурмас сар шмийн хамаарлаас болоод хэрэлдсэн муудсан уцаар хил мэдээ хүлээгээд байгаа. Эсвэл алсын зайтай байгаа. Эсвэл хоёр өрөөнд тустай амьдарч байна. Тэ. Ингээд ойрхон газар байгаа юм шиг мөртлөө явж чиж. Хүндэрчжээ нарилцаа холбоо. Тэгсэн мөртлөө хүлээлттэй. Хөлөг явцанд бол 90% таны зүв байгаа та идэж гисэн. Та өөрөөсөө ингээд асар их зүйлийг золиослоо тэр хүний төлөө асар их сэтгэл гаргаад магадгүй ингээд хичээж ийсэн байна гэж гарч ирж байна. Доромжлол ерөөс эргүүлэл нэг хичээг болгонд нэг юм хатуу бодол хүүтэн хүндээ харилцаа үзээ хатсан мэдрэмжийг аваад байна. Ер нь бол сэтгэл зүйч аим шаналаад танаас авч байгаа аргалж байгаа зүйлэнд ил хөдөл хуурмаг ийм тийм хутлаана нэг юм ярихаар л болохгүй бүтэхгүй гэсэн зүйлийг яриа таныг стресстүүлээд ойлгохгүй тэг өөрөө санснаар өөрөөрөө болох гэдэг. Тэгээ таны нөхцөл байдал бол хай бол ингээ буултын төвшөнд амар удацсан нөхцөл байдал. Тэгэл энэ дээр бол нэг юм салаад явж байгаа бүр туусч байгаа гэсэн харилцаа алхав. Уусаа нэг хорийн хугацаанд салчих ихээр болохчгүй юм. Уусаа хэцүү байдалтайгаа байгаа ч та тасан зогцсон нөгөө хүн чинь тийм байлгаад ч сурцсан. Тэгээд тэрэндээ энэ хүнийг би ингэж зовоож байгаа шүү тэгээд бодож байгаа шүү өөр хэм сэтгэл нь өвдөж байгаа шүү хүн шүү гэж энэ хүн бол угаасаа бодохгүй юм байна. Тэгээд таны зүгээр салаа явчих шийдэм ингээ явсан дээр нь бүр болчих шийдэм үү гэсэн бодол алгуу угаасаа цаг хугацаанд даатгаад бодож төлөвлөсөн зүйлүүд чих байгаад хичээгэл үзэж байна л та. Сал царинж байгаа малгуу. Ер нь бол сал цариндахгүй таал амир гимшил таал амир ачааллын дагаал таны л дандаа буруу байгаад байдаг болчиход байгаа юм байна. Тэгэхээр яг энэ зүйл бол хэсэг хугацааных хичээдэл ингээд учир зүйн олдоод ирнэ. Уцанд чинь стрессийн чанартай уулзалтын тухай мессеж мэдээнүүд ирэх баг. Тэгээд таны хүлээж байна. Тэгээд болох уу? Заяа. Салыг салж чадахгүй, болио болж чадахгүй. Тэгээд өөрчлөгдөхгүй, үргэлж нэг байх байдгаараа хөдөө хүндий хамгийн муухай үгээр хилүүл зэмлүүлдэг, хамгийн муухайгаар жичлүүлдэг. Эргүүлээ дандаа бүх юмны буруутан болчдөг. Ийм байр суурьтай та ингээд удаан байсан юм уу? За мөнгө төрний асуудал байна. Хоёр хувийн амьдралын олон зорилгууд байгаад байна. Өөр өөртөө өмнөх ачааллууд байгаад байна. Өөрийг хариуцлагууд байгаад байна. Энийг бас хэн тэнцүү хуваахгүй бол таны зөвхөл одоо тэнцвэрийн аль хүнд нь л таны зөвхт ингээ байгаад байгаа болохоор таас жоо ядарсан байна. Өөрийнхөө тарих толгой сайхан амраа нэг үе бодвол харцангуй ингээ стрессгүй бие бариад ингээ энерги цэвэрлэж гэдэг юм уу амьдрал ахуйн төлөв хичээг яваад байгаа хгүй та нэг үе бодвол тэгээ ахуйн юм чин дандаа нэгтлэн өөрөдөө л шүү дээ ойлгохгүй сэтгэлээ чинь байх ёстой юм шиг байлгаад ингээл хүлээ хорой цагдаанд байгаа л харал сэргэлтэнд байгаа л өөр хүссэн юм хийж чадахгүй гарч шурч чадахгүй найз нөхдөйгөө уулзах болохгүй тэгэл асаар нь нүүрээ болохоор энэ үе ингээл өөрийнхөө амар амгалангууд бол таны ачаал дарамт бол маш хүнд байна шийдвэр гаргаж чадахгүй маш удаан явцсан байна амьдралдаа өөрчлөлт шинжилгээ хийх гээд хүлээгээд байгаа мөртлөө хөдөлгөөн хийж чадахгүй байна яагаад ингээ хөдөлгөөн хийж чадахгүй байна гэхээр амьдралыг өөрч байгаа хариуцлагын хойлоо тэнцүү байх гэж хичээгээд байгаа байхгүй юу аль болох ингээд нэмэр болчих юм болоо тус болчих юм болоо за бас яран салгаад явах үү яран ингээ болоод явах үү гэсэн хандлагууд бол харагдаж байна. Тэгэхээр юу анхаарах вэ цаашдаа санхүү мөнгө төргийг анхаарай. Өөрөө
ачаад харамтнаа ер нь бол багасмаар байна. Хуваахт заримдаа нэг орхичмаар байна. Ингээ аажмаар та ингээ доош уналтанд ороод удцсан байж байгаа. Одоо л ер нь зөв чиг зөв зам олж эхэлж байгаа байхгүй юу гэдэг те энэ тойрог замын зөв рүү орж эхэлж байна гэсэн үг. Тэгээ урд нь бол юм ачаал тарамтыг ингээ үрж сайрцангуй багасж байна. Өөрөө л амьдралынхаа жолоог барьж яг шийдвэрээ гаргахгүй бол яг энэ байдал бол ингээд өдөө болтол өөрчлөгдөг учраас өөрчлөгдөхгүй. Та магадгүй өөрчлөгдөж юм болоо ухаарч юм болоо гэсэн гордлого найдлага байгаад байна. Тэгээ юм маш нэгэн л явдаг зам явдгаар яваад ирсэн. За таны зүгээс бол баяр шалгалтай мэдээлэл байна. Орж ирнэ. Тэгнээс нүхтэй гараараа ороороо уулзаараа зугаалаарай, өөртөө цаг гаргаарай, өөрийгөө хайрлаарай гэж хэлнэ. Тэгээ ер нь бол хөл гараа чинь тушаад байд юм уу? Орж харахаар чи хоригл цагдаад хийж бүтээх гэхээр чинь өөлж готаагаад байд юм байна. Тэгээ нэг юм юмд ингээ баглагдчихсан хоригдчихсан юм шиг байдалтай ингээд хайц төгшөртөө өөрийгөө илэрхийлж чадахгүй. За ингээд ингэчүүл хэрүүл болчихно. Ингэчүүл туурын нөрөх чинь ингэчүүл мууд чинь гэсэн юм хайцтайгаа яваад айгу удацсан байна таны зүгээс. Хадаад ихгүй шүү дээ. Тэр зүйлүүдийг бол өөрчлөх хэрэгтэй, хэлэх хэрэгтэй өөртөө. Тэгээ хэлээд ойлгохгүй ч гэсэн хэд өдөр хутамжтай илэрхийлэх ядаж сэтгэл доторх чинь уужраа шүү гэж гарч ирж байна заяа. Хэрүүл болохгүйгээр тэгээ толов шүлэн болоо хэлт юм. Эсвэл бүр огт дуурахгүй хайчихгүй. Дуугараад үг унгаад явах хонгонд тийм ээ. За мөнгө дурны асуудал дээр бол л хайрцангуй гайгүй дээрдэг гэдэг шүү за. Оо ачаа маш их хүн одоо ингээд мөнгөний төлөвлөгөөнүүд энэ жилийн тийм мөнгөлийн төлөвлөгөөнүүд замын төлөвлөгөөнүүд маш их байгаа тийм. Тэгэхээр урдах юмдаа анхаар өөрийгөө хайрл. Тийм өөртөө л илүү зарцуулахгүй дөө өхөө санаат юм чи тэгээд ойлгохгүй шүү дээ. Зарцуулах хэрэг мөнгө төрний ганцхан асуудлыг яриаггүй шүү дээ. Би үнэ цаг цааваа сэтгэл зүйн байдлаа тийм бүх юм бол өөртөө зарцуулсан дээр илүү дээ. Ойлгохоор байсан бол ойлгохоор юм бүр готарчлаа юм готармаар юм бэ нэрээ хүнийг ийм байдалд ойлгож чадварч болоогүй юм шиг сайхан салж харна гэсэн юм бол одоо өөрөө зүтгэхгүй байна. Та ер нь бодож сансан төлөвлөсөн юм а хийчээд бодож сансан юмдаа хүрчээд эсвэл энэ хүний асуудлуудыг дуусгачаад тэгээд дараагийн алхмаа эхлүүлж болохоор л харагдаж байна дөө. Басаа юм уу чадаад ирсэн чадчихаар юм уу энтэй нэнгүү болол ирсэн болох юм болж л байна. Өөртөө чи хайртай даач очиж өгөхгүй таны бол байж чадахгүй даач биш. Зүгээр л байгаа тасцсан таны гэр ороочтой үнж мөлддөг хүн ч юм уу юм шиг байдалтай байгаад ингээд бодцол юм байна. Bijлүүдийн гэсэн ажтын гэсэн хандлага энэ юу гэж хэлсэн чи яад юм. Энтэй чарцсан чи яад гэсэн юм хандлага харагдчих шүү дээ. Энэ бол яриад энэ зүйл аахгүй. Хүч тамир тэнхээ хайрал. За ер нь бол жоохон өөрийгөө бодно. Би нүцрэнээр бол энийг бараг өргөжлүүлээд үзээд ташаарлага байгаа ч юм уу ч юм уу л гэж бодож. Мөнгө төгрөний чинь ачаал тарам төр шилний хашаал тарамтнууд их байна өө. Тэр мэрлүүгээ л анхаарлаа хандуулчих. Бол яг тэгээд өөрийгөө болгоход угаасаа чамтай чамгүй болгоод ирсэн. Та чи нэмтэй чамгүй болгоод ирсэн гэж болчихлоо илүү. Мөнгө төгрөл хөдөлтөр сайхан байна. Гой өөрийнхөө нандин чанар чадварыг сэргээ. Өөртөө цаг зав гаргаад жаргал кафе мэдэр тэгэхгүй л одоо тэгээд хизээ метрэн гээл хүлээгээд очих. Тэрнээс наймаад эмээгээд очих. Ер нь бол хууль цаас хөгжсөн шүү дээ. Сүм дээр эргний хамгаалдаг болчихсон гэдэг бас бодол үзэх. Энэ шатраг юм дээр бол хизээж дуурахад ороодохгүй шүү дээ. Өөртөө ч юм бол нэг яриад байгаа юм аа бодож төлөвлөсөн юм. Ямар ч байсан энийг ингэчихэд тэрийг тэгчихэд энэ асуудал дуусчаад гэт ингэ бодож байгаа юм байна. Тэр ч бол одоо таны талд тэр уялтайгаар дуусчихна уу? Наад хүний хаамнаас ч гэсэн гарчихна. Мөнгөний асуудлууд чинь ч гэсэн эргээр шийдэгдчих юм байна. Ийшээ тийшээ хэсэгтээ хөдөлгөөн харагдахгүй л байгаа. Харагдаж байна. Төлөв сайжлуудаа цэгцлээд тэгээ өөрийн дээр орон өөрийнхөө бичиг цаас өөрийнхөө асуудлуудыг сайхан цэгцлээд аваарай. Энэ цаг хугацааг бас өөрийгөө хайрлах, өөрийгөө нандинах
хугацаа гэж бодоорой. Эрчимийн нэр айгүй эсхийг чинь хариуцлагуудыг харьцангуй хувааж өнгөрөх хэрэгтэй шүү. Эсвэл тийм гэж хэлж байна. Энэ талаас ерөөсөө ирж байгаа юм дандаа л муухай юм л энэ дөө. Хаяа сайхан. Яг амьдралд чинь дандаа юм гэж байхгүй шүү. Хаяа сайхан байгаа. Хайрыг нь хаяа уурна хэлжтэй. Гэхдээ ер нь уурлахаас илүү гомдож байгаа нэг юм уу даа л хэлжлээ. Гомдож ингэж бодохгүй л ахал та. За. Ажил төрөлөж явдгаараа зөрчилтөө мархан бол байдгаараа л байх нь өөрчлөгдөж орж юмалаа сал царнаа тавьж байгаа ч юм алга та үйлдэл хийхгүй мэлэгтэй тэрнгөө өөрөө л энэ явахгүй л та тэгээд явуулж чадахгүй гэж байгаалах юм байна. Энэ өөрөө л явсан дээр юм байна. Тэгжэл танд өөрчлөлт орж ирнэ хүс та тэгж зориулж өөрөө явуулахаар хаяхаар салахаар юм шиг нөө туслал өргөдөл харьцаад энэрэл тэгэл өөрийгөө буруутгаж байж байгаа. Ажил төвөг карьерийн байдал дээр бол өсөл тарагдчих шүү. Заа юу гоё хамтрал мөнгө төгрөгийн орлого дэмжлэг орж ирж байгаа. Төлөвсөн ажлууд бүхэн аз зэрэг нь гэж гарч ирж шүү. За хамгийн чухал асуудал бол таны амьдралын тухай хатармаатай зүйлүүд. Тэр өөрөө ингэж төлөвлөгөө хийж чадахгүй шийдвэр гаргаж чадахгүй. Тэр хүн өөрөө явуулж бол тэр л гэсэн байдлаа өөрөө зөвлөж байгаадаа сурцсан юм байна. Энэ өөрөө ажлыг бодоо хүмүүст төгс санхүүгийн ажлыг хийж хүнд нь шаналх юунд нь зөрчилдөхөө тэмцэлдэх шаардлага байхгүй ус тэмцэлтэй ч таньсан юм уугүй нэг хэсэг хугацаанд нэг өдөр хоёр өдөр сайхан мань 3 өдөр ахаал байдгаараа хийж өөрчлөгдөхгүй шүү дээ. Өөрөө хаалдаг мэддэггүй л ахгүй юу. Тий. Таны бол өсөлт төвчл санхүүгийн байдал харагдаж илүү дэлбэг байдал өсгөнэ. Энэ сар харьцангуй ер нь энэ мөрийг үүснээс харьцангуй сайжрна. Харьцангуй дэвшиж байна. Гэхдээ хувийн амьдралын асуудал дээр шийдвэр гаргаж чадахгүй байна гэж манай бүр хаалга ширхэх амар шүү. Сэтгэл чинь ширхрээ нураад байна. Нэг үе явдалч төвчээр бүр сурцсан байна. Тэгхүүлээгээ тав сурцсан. Ажил тавьнаас салан заяа амьдрал сайхан болно. Юм болгоны өөрч явах албатай биш. Юм болгоны тэгж хилүүлээд оруулуулаад зөвхүүлээд ажлын маш шиг хилжих шиг зүтгэж албатай биш гэдэг бас санаарай заяа. Өөрийгөө л харьлан өртөл зориул өртөл наах өөрийгөө л төлөвлөж байлмаар байна. Алин болгон золиогод над хүн ч ойлгохгүй өөрчлөгдөхгүй. Бүр яг гараад ирж байгаа. Өглөө авлаа өгөөмөр сэтгэл. За энд тэгээ өглөө авлага тэнцвүүлээрээ. Ер нь бол хүмүүсээс авах юм аваарэ хэлж чадахгүй гэдэг нь л хэзээ өгөх юм бол хараа хүлээгээд авах юм. Зарим хүмүүсээс нэхэх юм нэхэд авах юм авчиж байгаарэ гэж өөр чинь зөвлөж байна. Тэгээд энэ уншлагыг энэ хүртэл үзсэн танд баярлалаа. Цаасаа шиж амьдралд харж сайн сайхны хүсье. Миний зүгээс хэлж хэлмээр байна. Хаалга маань ширхрээ ширчнээд тулаа. Тэнд амар хэцүү байгаа л тоо. Тэгээд хүнсээ сайхан амьсгалчих. Тэгээд удахгүй сайхан болох өдрүүдийг баяр жаргалтайгаар хүлээж авах болно. Тэгээд тэнд хүсье өрөөё.